Дараагийн нэр дэвшигчээ оруулъя. Үнэр жаргал. За сайн байна уу. Үнэр жаргал нэр дэвшигчээр ороод ирлээ. Товч танилцуулъя. Одоо та 10-аас 5-аас 10 минутанд багтаан хүний эрхийн комиссийн гишүүнд нэр дэвшсэн зорилго болон өөрийн үйл ажиллагаа талаар танилцуулна. Тэгээд танаас бол оролцогчид Zoom програм ашиглаад захимаар асуулт асууж байгаа. Дээрээс нь ажлын хэсгийн гишүүд бас асуулт асуух болцоотойгоо. За ингээд та микрофоноос ороод танилцуулна. За юуны өмнө энэхүү сонсголт одоо захимаар болоо энэ одоо ажлын хэсэг тэгээд ажиглагч оролцогч нартай энэ өдрийн мэндийг төвшүүлье. За намайг бол Загдагийн үнэр жаргал гэдэг. Би Отгон тэнгэр их сургуулийн бол бакалавр тэгээд магистрийн ангийг бол төгссөн. Нийгмийн халамжийн эрхцүүд хүний эрхийн асуудал тэгээд төрийн үйлчилгээ хүний эрхийн асуудлаар бол диплом магистрийн дипломын сэдвийг бол хамгаалж ирсэн байнамаа. За тэгээд одоо бол төрд 17 жил ажилласан. Үүнээс хүний эрхийн үндэсний комист бол 14 жил ажиллаж байна. За комист анхаарахтаа бол мэргэжилтнээр орсон. Одоо л судалгааны үн шинжилгээ хариуцсан ахлах референттэй албан тушаалыг бол хашиж байгаа. За энэ хугацаанд бол би өөрөө хүний эрхийн үндэсний комиссийн одоо өргөдөл хомдол, хянаш шалгалт, мониторинг, за хянаш шинжилгээ, үнэлгээ, хүний нөөц, дотоод ажил гэдэг одоо энэ бүхэл ажил дээр ажиллаж байгаа. Бодлогын дүн шинжилгээ, судалгааны дүн шинжилгээний ажилд бол 2013 оноос хойш бол ажиллаж эхэлсэн. За энэ яагаад ингээд 2013 оноос хойш ажиллах болсон гэхээр хүний эрхийн үндэсний комисс одоо нөгөө хуулиар хүлээсэн үүрэг хууль тогтоомж хүний эрхийн зарчмын хэмжээнд нийцж байгаад одоо санал гаргах ажлыг тогтмолжуулах одоо хэрэгцээ шаардлага бий болсон болохоор энэний одоо яг бүртгэлжүүлэх одоо нэг боловсруулах тийм ээ саналыг эцэслэх ажлын хэсэгт танилцуулах тэгээд гишүүд танилцуулах одоо яг ийм бэлтгэл бүх ажлыг бол хариуцж одоо хэвшүүлж ирсэн юм байнамаа. За би бас энэ дээр нөө өөрийнхөө хувьд нөө хүний эрхийн ажлын бас онцлогийг бас хэлэх зүйтэй ах гэж бодож байна. Хүний эрхийн ажил бол өөрөө нөгөө судалддаг, суралцдаг, тэ хөгждөг, шинийг санаачилдаг, одоо шинийг эрэлхийлдэг, тэгээ өргөн хүрээний мэдлэгтэй болдог. Тэгээ ийм хөрөвч чадах юм ур чадварыг бий болгодог юм сонирхолтой бөгөөд ийм онцлог ажил гэж бол би одоо боддгийг. Энэ хэмжээнд одоо энэ хугацаанд бол бас тодорхой хэмжээний мэдлэг дадлага туршлагыг бол одоо хуримтлуулж ирсэн байнамаа. За комиссийн хууль одоо шинжилэн батлагдсанаар хараат бус хүний эрхийн үндэсний байгууллагын чиг үүрэг эрх хэмжээ бол тодорхой хэмжээнд яасан нэмэгдэж үйл ажиллагаа бол өргөжих боломж одоо бүрдсэн байгаа. Тэгэхээр Монгол Улсад хүний эрх чөлөөний хэрэгжилтэнд тавих, хүний эрхийг хамгаалах, тийм ээ, дэмжих үйл ажиллагааны сар хүртээмжийг бол би бол нэмэгдэн авах гэж одоо харж байгаа. Тэгээ энэ утгаараа бол одоо өөрөө бас комиссийн гишүүнд өөрийнхөө нэрийг төвшүүлж байгаа зорилгоо бас тодорхойлоод хэлчихье гэж бодож байна. За мэдээж хүний эрх чөлөөг хангахтай холбоотой хууль, аливаа тэр шийдвэр тийм ээ. Энэ талаар санал гаргах ажлыг бол одоо бас нэлээд санаачлагтай өөрийн бодсон одоо зүйл байгаа болохоор бас хэрэгжүүлэе гэж бодож байгаа. Илүү их одоо удирдлагын төвшөнд тийм ээ гишүүдийн төвшөнд одоо энэ ажлыг авч хэрэгжүүлдэг байх тийм зарчмыг нэвтрүүлэх зүйтэй юм болоо гэж бодоод энэ дэр бас санаачлагтай ажил гэж бодож байна. Энэ өөр бас хуулиараач бас комиссийн одоо чиг үүрэгт нэгдмэл байр суурь илэрхийлэх асуудлыг бол тусгацсан байгаа.
За тэгээд мэдээж энэ энэхүү одоо санал гаргаж байгаа ажлыг бол судалгаа, дүн шинжилгээ тийм ээ. Нэг үндэслэж гаргах ажил дээр бас илүү бодлого барьж ажиллана гэж бодож байна. Тэгээ хүний эрх зөрчсөн тохиолдлууд тийм ээ. Энд бол ингээд засгийн газрын анхаарлыг хандуулах тэгээд ялангуяа зөрчлөг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг авах талаар энэ байр суурьаа илэрхийлдэг асуудлыг бас хэвшүүлэх ёстой болов. Энэ бас нэг хуулиар тодорхой хэмжээнд байр суурьаа илэрхийлэх асуудлыг тавьсан ба өөрөө энэ асуудлыг бас хэрэгжүүлэхэд бас нэг анхаарч ажиллая гэж бодож байгаа л да. Гэхдээ ер нь бол хүний эрхийн одоо тий бүхий л асуудал айгу бол комиссийн одоо чиг үүрэг бүхэнд л ажиллах оролцох хэрэгцээ болно. Гэхдээ өөрийнхөө одоо яг дадлага практик одоо ажиллаж судалж одоо төлхөө судалж ирсэн асуудлууд байгаа. Тэр нь бол одоо хөдөлмөрлөх эрх тийм ээ, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, тэгээ орон байртай байх эрх гэл одоо тэгэл ах мэдээ эрх, сонгогдох эрх гэл энэ бүх одоо өөрийнхөө илүү их мэрэгшиж судалсан чиглэлээ гишүүн болоод одоо гүйцэтгэхэд мэдж байгаа ажлаа одоо яг өөрийнхөө эрх хэмжээнд хэрэгжүүлэхэд бас тодорхой боломжууд бүрдэх болов гэсэн одоо төсөөллийг харж байна. Одоо би бол гүйцэтгэх ажлыг хийж байгаа. Тэгэхээр тэнд бол бас нэг тийм шууд шийдээд өөрөө мэдж байгаа ажилдаа бас оролцоод явах боломжууд бас бүрдэх байх гэж харж байгаа маа. За тэгээд мэдээж дараагийн одоо чухал юм бол энэ одоо хууль өөрчлөгдсөн бид нар одоо нэг баг тийм ээ бусад гишүүдтэйгээ ингээд нэгдмэл одоо тийм ээ байр суурьтай хамтраад нэг баг болоод энд өөрийнхөө одоо хуримтлуулсан туршлага одоо чадвар хувь нэмрээ оруулах тийм одоо хүсэлтэй байгаагаа л хэлж байна. За тэгээд ингээ энд одоо бусад нэр дэвшигчтэй бас би амжилт хүсмээр байна. Тэгээд өөрийгөө танилцуулахад юм байна. Баярлалаа. За өнөр жаргал оролцогчоос асуулт асуухаа илэрхийлсэн нэлээд олон хүн байна. Би бүгдийг юу ч гэсэн эхний ээлжинд танилцуулъя. Тэгээд энэ бүгд асууж хэрвээ амжихгүй бол би түрүүн дахин давтаж хэлээд байгаа. Бидний хаяг бол байгаа. Ийшээгээ асуултаа тодорхой бичээд явуулаарай. Бид нэр асуугаад тухайн асуулттай холбоотой илтгэгчид асуугаад эргээд тэр асуултын дагуу та бүхэн мэддэх болно. За асуулт асуухаа илэрхийлсэн Б Нямжов, С Цэрэм Пүрэв, Ю Цолмон, П Мөнх жаргал, Т Инх цэцэг, Иш Мая, Ж Оюун цэцэг, В цэцэг сүрэн, С Дондов, Ц Бүжидма, А Гуамарл, С Алтан туяа, Д Бат Эрдэнэ, Д Буян заяа, С Алтан туяа, Цэрэм Пүрэв, Оюун тунгалаг, Баярмаа, Баяр сайхан, Идшин ринжин, Тамир, тунгалаг, Солонго, Монголжинго, Дуламжав гэсэн хүмүүс бол асуулт асуухаа илэрхийлсэн байна. Ажиглагчаар бол Саруул, Бүрнээ Баатар, Ган Тулга, Ч Алтан гэрэл, Г Ууган Баатар, С Нар Мандах, З Өнөр сайхан, Э Мөнх цул, З Бадмараг, Ил Чингис, Г Зол заяа, Н Дулам сүрэн, Им уран бэлэг, Ч Ариуна, Д Цэнд аюуш, Б Цэнгэлма, Б Сугар чимэг, П Амар жаргал, Ч Өсөх баяр, Т Ариуна, Э Туул, Д Сүнжид, Ил цэцэг сүрэн, Т Инх цэцэг, Б Алтан туяа, Б Чимэд лам Г Дэвшин жаргал гэдэг ажиглагчаар олцох хүмүүс нэрсээ өгсөн байна. За Иш Мая гэж хүн асуултаа асуугаарай. Зүүн програмаар орж ирж байгаа юм байна. Сонсч та асуу. Арай жоохон бүдэг байгаад идэг. Таны микрофоноо жоохон ойртуулах болцоо байна уу? За. Одоо яаж вэ? Одоо болж байна. За. Сайн байна уу? Нар энэ өнөр жаргал хөвчтэй бол хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны зүгээс бол микрофоноо жоохон ойртуулад яриараа жоохон бүдгрээд байна шүү. байна. Одоо сонсогдож байна. Одоо болж байна. За бид нар энэ өнөр жаргалагчтай бол хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгын өрөөнд бол хамтарч нэлээд ажилладаг. Тэгээд хүний эрх үндэсний комисс дээр бол хөдөлмөрлөх хэрэгтэй холбоотой нэлээд хэдэн судалгаанууд дээр бол хамтарч ажиллаж байсан. Тэгэхээр ер нь бол та хэрэг ингээд гишүүнээр томилогдвол хөдөлмөрлөх хэрэгтэй холбоотой яг ямар ажил одоо хийгэж төлөвлөж байна вэ? Таны
яг хөдөлмөрлөх хөдөлмөрийн үйлдэл холбоотой хөдөлмөрийн үйлдэл шийдэлтэй холбоотой таны санал одоо яг байр суурь ямар байгаа вэ гэдэг талаар асуумаар байна. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр хөдөлмөрийн хууль одоо нийтдээ 3 парламенттай амжигдсан одоо бараг 4 төлөвөөр орох гэж байна. За тэгэхээр энэ бол одоо яг хөдөлмөрийн хүрээнээс суурь зарчим ба эрх гэдэг одоо үндсэн олон улсын агуулга зарчмаараа одоо хуульдаа суух одоо боловсруулах ажил бол хийгдсэн дээр талууд бол нэлээх ажиллаж явсан. За энэ яг суурь бодлогын судалгааг бол олон улсын хөдөлмөрийн байгууллагаас бол төсөл авч бичиж одоо энийг бол хийж эцсийн боловсролд одоо desk analysis review тэгээд одоо бодлогын саналуудыг гаргаж ажилласан. За тэгэхээр ингээд хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрх гэдэг ойлголт өөрөө 4 зарчмын хүрээнд явдаг. Тэгэхээр энэ дээр бол нэгдүгürt бол ажлын ялгуурлан гадуурхалт ажлын байрны дарамт, ажлын байрны дарамт өөрөө дотор бэлгийн дарамтаа агуулад явна. За энэ буцаага гендерийн асуудал болдог бэлгийн дарамт. За тэгээд албатай хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөр, эрэлтэн нэгдэх хэрэгчлөө гэдэг. Энэ 4 асуудал өөрөө хууль дээр суухдаа хууль зүйн агуулга тийм ээ. Хууль зүйн агуулга нь болохоор эрх үүрэг хариуцлага тогтолцоо. Тэгээд эрх сэргээгдэх зарчмуудаа яаж явж байгаа гэдгийг бол одоо нэлээд сайн сууж ингэж талууд ажил олгож ажлын төлөөллийн байгууллагуудыг одоо оролцоотойгоор ингэж хийж явсан. Гэтэл одоо харамсалтай нь бас энэ хууль ингээд юу батлагдахгүй ингээ яваад байгаа нь өөрөө яах нь бас хүний эрхийн зөрчлийнхаа за одоо хэмжээг нэмэгдүүлэх одоо хүслийг бүрдүүлдэг. Энийг би яагаад хэлж байгаа нэхээр нэгдүгürt бол хуулиар ажлын байрны дарамт гэдэг ойлголтыг бол тодорхойлоогүй. Ялгуурлан гадуурхалт гэж юу юм те? Ялгуурлан гадуурхалт тохиолсон үйлдэл эсвэл ямар хариуцлага хүлээлгэх юм гэдэг нь одоо байхгүй болохоор энийг одоо хэн хаана авч хүлээж авч шийдвэрлэх үү гэдэг нь нэлээд тодорхой болгож одоо оруулж байгаа. Энэ өөрөө бас буцаага чухал ач холбогдолтой. За мэдээж одоо энэ олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь 8 грек конвенцийг Монгол улс одоо шууд сойрхон баталсан. Энэ грек конвенцтэй холбоотой хэрэгэлтэй тийм хэрэгжилтэй холбоотой асуудал энийг одоо хэрэгжүүлээд хуульд нэгмөр ойлгох юм бол буцаагаад одоо Монгол залуус гадаад гарч ажиллах тийм ээ тэр бас нэг хэлээр ярилцах боломжууд нь яг нэг бүрднэ гэсэн. Хоёрдугаар бид нь олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг одоо ажил олгогч нар ялангуяа энэ бол өөрөө бид нар энэний хэрэгжилтийн тайлан гэрээг нь өгөөд явах юм бол Европын холбоонд одоо юу татврын хөнгөлтөнд хамрагдах юм боломж нэмэгдэнэ гэдэг талаас нь яг нь анхаарч одоо тэрэн дээр их төлхөө ажиллах одоо хэрэгцээ шаардлага байгаа. Ягаад гэвэл Европын холбооны татврын хөнгөлтийг хоёрхан 10 жил болоо ашиглаагүй одоо бидэнд ашиглах 10 жилийн хугацаа үлдэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол яд вөхөр хөдөлмөрийн хүрээнээс суурь зарчим ба эрх гэдэг ойлголтод яг нь тэрний дагуу тайлангаа бичээд өгчих юм бол яг нь тэр татврын хөнгөлтөнд орох боломж бүрддэг. Тэгэхээр энэ яг хуулиараа бий болно. Эсвэл компаниуд өөрсдөө хариуцлагатай болохын тулд энд бас дотоод хэм хэмжээнд дээр энэ асуудлыг тусгаж өгөөд явах юм бол яг нь энэ хэмжээгээр яг нь зөрчлийн одоо хүрээ одоо тэр бас тодорхой хэмжээнд яг нь буурах тийм боломжууд байгаа. Тэгэхээр энэ дээр бол мэдээж Бүждмаа гэж хүн асуулт асууя. За таних сонсогдохгүй байгаад байдаг микрофон ч болохгүй нөө. Бүждмаа. За баярлалаа. Энэ хост намайг нэгээгүй байсан учраас нэг жоохон хугацаа алдчихлаа. Уучлаарай. За тэгээд үнэр жаргаллаас дараах асуултыг асууя гэж бодсон. Эхний асуулт бол саяны хөдөлмөрийн хуультай холбоотой асуулт байсан. Тэгээд гол нь одоо энэ хөдөлмөрийн хуультай холбоотой тэр ILO-гийн олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаан дээр бас манай байгууллага ажилласан. Тэгээд энийг өөрөө бас сая хэллээ. Тэгээд 3 парламент дамжуулаад одоо баталж чадаагүй байгаа тийм ээ. Тэгээд гол асуулт бол би бас асууя гэж бодсон. Саяны хүн асуусан. Гэхдээ тэрэндээ хариулт авмаар байна л да. Яг энэ одоо 3 парламент дамжаад батлагдаж чадахгүй байгаа энэ хуулийг батлуулах талаар ямар одоо хүчин чармаалт гаргаж ажиллах вэ? Нэгдүгээр хоёрдугаар гэвэл бид нар чинь бол ингээд судалгаа шинжилгээ нэлийн хийдэг гэсэн хэдий боловч энэ маань бол
хууль болж гарахдаа судалгааны дүгнэлтээр ингэж орж гарахгүй байна. Энэ тал дээр одоо яаж ер нь цаашдаа ажиллах вэ? Энэ судалгаа хийлгээд байдаг тийм ээ. Тэр энэ олон гарч байгаа судалгааны үр дүнгуудыг яг одоо хууль эрх зүйн баримт бичиг болгож гаргах тал дээр өөрөө ямар санаачлаг гаргаж ажиллах вэ гэдэг тал бас асуусан юм аа. За баярлалаа. Би бас дутуу хэлжсэн. Тэгээд гүйцэх боломж олдож байгаад нь баяртай байна. За ер нь яг комиссийн гишүүнээр сонгогдох юм бол би энэ хуулийн төслийн ажлын хэсэгт өөрөө бичилж орж ажиллах одоо энэний дагуу хууль яг юм байгаа. Үндслэл нь юм байдаг. Үндслэлтэй тодорхой энэ яавал хүний эрхийн зөрчил болдгийм бэ гэдгийг тодорхой одоо үндслэлээ тайлбарлаж гаргаж одоо танилцуулнаа. Тэгээд тэн дээрээ бол ер нь бол одоо тийм боломж олдох юм бол би бол энийг давчуулах. Тэгээд цаашаа одоо ер нь дижитал орчин тий хөдөлмөрийн харилцаа яах юм бэ? Ямар байх ёстой гэдэг одоо хандлагууд хүртлээр гарч байхад энд бид нар бас яаж нийцүүлэх үү гэдэг тал дээр нь хүртлээр бас саналаа хэлнэ л дээ. Тэгээд мэдээж энийг явахад энд чинь хамгийн гол нь олон улсын хөдөлмөрийн хэмжээч өөрөө 3 талд одоо байгууллагууд оролцдогоор их онцлог өрмөц. Тэгэхээр чинь энэ талуудын оролцоог нь бас хангахад тэд нартэй бас нэгдмэл тийм ээ хилцүүлгүүд хийгээд яваад тэгээд саналаа гаргаад ингээд ажил олгож ажилтны төлөөллийн байгууллагууд ингээд бүгд оролцож илэрхийлээд явах нь их үр дүнтэй юм байна гэж бол харж байгаа байхгүй юу. Тэрийг ингээд нэгдэж одоо энэ зүйл заалт дээр нь ийм асуудал тавиад тэрэн дээр нь мэргэжлийн чигээс нэгүй энэ бол одоо болохгүй шүү. Хүний эрхийн асуудал болно. Энэ бол нөхцөл байдлыг дордуулна. Энэ болохгүй шүү. Ажилтны эрхэд ингэнэ. За энэ ингээд батлагдаад ирэх юм бол цаашаа мэдээж яах нь маш их одоо том хуулийг одоо таниулах хэрэглээ болох талд нь аяхан сурчлагаа нөлөөллийн ажлууд бас явна л да. Тэгэхээр би одоо өөрөө нэг бол дагнаад одоо 3-4 жил судалсаны хувьд бас оролцоотой ажиллах тийм хүсэл зоригтой байгаа. Тэгээд мэдээж өгч байгаа санал зөвлөмжөнд бол одоо ингээд дүн шинжлэхийн анализ тийм ээ хийгээд хэрэгжилтэнд хангаж чинь үгүй юу эргээд тайлгандаг ярилцдаг одоо бас тийм нөхцлүүдийг хангах нь их чухал байдаг юм аа. Энэ дэр бас одоо санал санаачлахтай ажиллая гэж бодож байгаа. Баярлалаа. За би нэг зүйлийг бас тодруулж хэлье. Оролцогчид асуулт асуухдаа ер нь яг энэ хүний эрхийн комиссийн үндэсний комиссийн чиглэлээр комиссийн гишүүн болсны дараа яг ямар ажил юу хийх вэ гэдэг талаас нь асуул зүгээр байна. Тэгээ одоо өнгөрсөн одоо хуулийн төсөл дээр ажилласан гэдэг юм уу тэр чиглэлээр нь ингээд ярихаар бас жоохон бусад оролцогчдоос мэдээлэл хангацаа ч гэсэн жоохон асуудал өчир дутагдaltaй байж магадгүй учраас манай оролцогчид болон ажлын хэсгийн гишүүд ч гэсэн тэр чиглэлээр нь асуугаарай гэж одоо хүсэх байна. За дараагийн асуулт эс алтан туяа гэж хүн. За алтан туяа микрофон асаагаад асуулт асуурай. Байна уу? Надад өгөөд ах шиг байна. Би болохоор эс алтан туяаш, би алтан туяа. Тэгээд За тэгвэл та асууж болно. Болцгоо. Би болохоор Баяр сайхан гэдэг хүний асуултыг чат дээр бичсэн байгаа. Баяр сайхан гэдэг хүн асуулт асуухаар бүртгүүлсэн боловч өөр орж чадахгүй байгаа. Тэгэхээр чатнаас асуултыг аваад яачих уу, хариулчих уу? За тэгё. За саруул гэж асуулт. Саруулын микрофоныг. Асуулт асуурай. Сонсож байна уу? Сонсож байна. За асуулт авах боломж олгосонд маш их баярлалаа. Хүний эрхийг хамгаалах, зөвшөөрсөн эрхийг сэргээх талаар бол хүний эрхийн үндэсний комиссийн чиг үүрэг маш өндөр байдаг. Ялангуяа миний харж байгаагаар иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах ажиллагаанд бол комиссийн гишүүд маш идэвх санаачтай ажиллах энэ бол нийт тэргүүний асуудал гэж би одоо өөрөө хүний иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлөд боддгийн. Тэгээд энэ талаар гишүүн болсны дараа багаараа юм уу ямар ажиллах хүсэл зоригтой байна вэ? Энэ талаар өөрөө чинь өмнө ажиллаж исэн туршлага одоо гишүүн болоход чинь ер нь ямар одоо нөлөөтэй байх гэж бодож байна. Би сүүлийнхаа юг татад голнууд сарнаад сонсогдсонгүй.
Сүүлийн хэсгээ ажиллаа. Сүүлийн хэсэг нь хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн болоод бусад гишүүдтэйгээ хамтран багаараа болон яг өөрөө гишүүний хуваар иргэний нийгмийн байгууллагатай хүний эрхийн төлөө ажиллах ямар одоо төлөвлөгөө ч юм уу те одоо хамтын ажиллагааны ямар боломжуудыг олж харж байна вэ? За баярлалаа. Оролцогчид энэ асуулт асууж байгаа хүмүүсийн асуултыг бичиж тэмдэглээд тэгээд ингээд хариулаад явахгүй бол дахин асуултын давтуулахаар энэ цаг хугацаа бас алдаад байна шүү. За баярлалаа. Ер нь бол яг хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр сонгогдлоо гэдэг иргэний нийгэмтэй ажиллаж байгаа хамтын ажиллагаанд тэр оролцохгүй. Би өөрөө угаасаа ялангуяа тэр одоо энэ саруул одоо иргэний нийгмийн ажилтны энэ хийдэг байгаль орчны чиглэлийн ажилт нь бол байнга идэвхтэй оролцдог. Тэгээ энэ хүний явуулж байгаа урлаг соёлоор одоо хүний эрхийн асуудлыг сурталчлах тэнд менежмент арга зүйн бол их сонирхолтой. Энийг бас Монголд их гаргаж хэвшүүлж явах нь их зүйтэй юм байна гэж би бол харж байгаа. Тэгэхээр энэ дэр бол гишүүн болчлоо гэд ямар нэгэн тийм тавихгүй би өөрөө тэн дээр оролцоотой. Ялангуяа байгаль орчны асуудал одоо ногоон байгуулагч нэмэх уус суун тэгээд тийм ээ энэ бүх юм дээр бол одоо өөрөө их манлал оролцоотой ажиллая гэж бодож байгаа. Тэгээд ч одоо ер нь мод тарьж байгаа үйл ажиллагаа тийм ээ тэн дээр нь өөрөө бичилж ороод энийг тэгэн энэ тийм байх хэрэгтэй гэдэг юм дээр ямар нэгэн тийм атгаас янз бүрийн бол хийхгүй өөрөө идэвхтэй оролцсноо л гэж бодож байна. За ажлын хэсгийн гишүүн өндөр гიშгсах. За миний хувьд өөрийн чинь намтрыг анкетыг судалж байхад юу харагдсан бэ гэхээр энэ хөдөө орон нутагт хүний эрхийн үндэсний комиссийн нээлттэй өдрүүдийн хүрээнд засаг даргын болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталсан шийдвэрүүдийг уншиж дүн шинжилгээ хийдэг гэсэн тийм ажил хийсэн байсан. Тэгэхээр тэн дээр яг одоо юу гэдгийг орон нутагт хүний эрхийн ноцтой зөрчсөн ямар засаг даргын захирамжийг одоо та бүхэн хүчингү болгуулах чиглэлээр ямар ажил хийсэн тэр өөрийнхөө өмнөх тэр нэг туршлагыг хэлэхгүй. Гэхдээ яг тодорхой ийм эрхийг ингэж зөрчсөн байсан. Ингэж зөрчихдөө олон улсын ийм гэрээ конвенцууд гэдэг талаас нь жоохон дэлгэрэнгүй тайлбарлаад өгөхгүй. За хөдөө орон нутагт энэ захиргааны хэм хэмжээний акттай сүүлийн одоо би гэхдээ сүүлийн 2 жил бол одоо хөдөө явсан хууль батлагдсанаас хойш энэ дэр бол нөгөө захиргааны хэм хэмжээний актад хүний эрхийн зарчим хэмжээнд нийцчих гэдэг талаас нь бол одоо актуудыг судалж 3 жилээр нь судлаад энэ актуудыг гаргаж ирээд энэтэй холбоотойгоор бүртгүүлээгүй актууд маш их одоо байдаг. Энэ асуудлыг яг буцаага засаг даргад яаралтай бүртгүүлэх арга хэмжээ авчиж дагаж мөрдөөч гэдэг саналыг одоо хөргүүлж байгаа. Энэ талаар бас юунд бол ямд бол энэ асуудлыг бол бас танилцуулж байгаагүй. Гэхдээ ямд бол одоо яг ингэж энд тэгсэн шүү гэж хэлдэггүй. Яг өөртөө засаад буцаагаад явуулах талаар нь зөвлөж одоо манайх зөвлөмжөө гаргадаг. Гэхдээ ямнаас бол бид нар бас нөгөө нэгдсэн сургалт аваад энэ актууд нь бас ийм байна. Энийг одоо яаж одоо бүртгүүлжээж одоо дагаж мөрдүүлдэг болох уу гэдэг талаас нь л ярилцаж одоо энэ актын нэг мөр одоо ойлголт тийм үү захиргааны ерөнхий хуулийн нэг мөр ойлголт хэрэглээний асуудал гэсэн. Яг акт дээр бол ингээд хязгаарлалтсан тийм ээ захирамжаар хязгаарлалтсан асуудал нь энэ зарчмуудад нийцэж гинүү гэдгийг бол бас үзэж байсан. Тэгээд тэр хязгаарлалтын нөхцлүүд нь бол яг нэг тухайн асуудал нь тийм ээ яг хүнийхээ эрхийн үндсэн одоо зарчим хэм хэмжээнд нийцэж байгаа тийм ээ хязгаарлалтын нөхцлүүдтэй нийцэжсэн болохоор тэн дээр нь бол нэг тийм асуудал болгож ярьж байгаа. Гэхдээ бол одоо сонирхол татсан тийм актуудыг бол татаж авч үзэж байсан. Ер нь бол тэр нь болохоор нэг юу байсан л да. Өргөл гомдолд хүлээж авахтай асуудал холбоотой асуудлууд байсан. Тэгээд нэг юуны цаг хугацааны хязгаарлалтууд шүү дээ тийм ээ. Ягаад энэ цаг хугацааг хязгаарлаж байгаа дэлгүүр хоршоо тийм ээ. Тэр юунууд төр байсан. Худалдааны үйл ажиллагаатай холбоотой юмнууд ингээс харж байсан. Тиймэрхүү хязгаарлалтын арга хэмжээтэй актууд. Гэхдээ ер нь бол бас сүүлийн үед нөгөө захиргааны ерөнхий хуулийн хэрэглээтэй холбоотой бас энэ акт гаргаж байгаа энэ юунуудын бас нэг хариуцлагатай хандах тийм байдал руугаа орж байгаа. Гэхдээ бас нөгөө нэг шууд бүртгүүлэхгүйгээр мөрдөж байгаа тийм актууд. За баяр сайхан гэж хүн өөрөө асуулт орж амжихгүй асуултаа явуулсан мэн асуугаадах юм. Уул уурхайн салбарт хэрэглэгдэж байгаа химийн аюултай бодисын импортоор орж ирэхээс устгах хүртэлх циклдэх хяналт шалгалт нээлттэй байдал эрх зүйн орчны талаар комисс одоо ямар бэрхшээл тулгарч байна вэ? Яавал комиссийн өнгөрсөн оны шаардлага хэрэгжинэ гэж бодож байна вэ? Та гишүүн болохоор үүний төлөө юу хийж чадах вэ гэсэн энэ асуулт байгаа юм.
За мэдээж энэ бол бас нэлээд том асуудал та. Одоо ер нь бол комиссийн гишүүний шаардлага зөвлөмжийн хэрэгжилтийг хуулиар бас нэлээд хариуцлага тооцох асуудал нь тодорхой зааж өгсөн. Тэгэхээр бид нар шаардлага зөвлөмжөө аваад энэ дээр хэрэгжиж байгаа үгүүд нь яг нь буцаад дүн шинжилгээ хийгээд энэ дээр нь одоо ийм арга хэмжээ авах ёстой байна гэдэг одоо асуудлаа тодорхойлоод тэгээд энэ дээр дахиад одоо шалгалт хийх үү энийг хангахад яаж ажиллах вэ? Ер нь бол илүү их одоо хяналт шалгалт гэдэг талаасаа илүү их тэгж их одоо хатуу хандхаасаа илүү одоо энэ асуудлыг ингэж зөвлөж засахын шүү ингэж одоо ажиллах ёстой шүү гэдэг одоо зөвлөмжсөн байдлаар явах юм бол бас хүний эрхийн зөрчлөлийг ажиллагаад эерэг тал руу явахтаа бас үр дүнтэй байдаг. За тэгээд мэдээж энэ юуны уулуурхад одоо энэ юуны хэрэглээг бол би судлаагүй. Усны хэрэглээг нь бол одоо бас тодорхой хэмжээнд судалж байсан. Тэгээ гишүүн болох юм бол мэдээж одоо байгаль орчны асуудал төр нэлээд одоо манлайлалтай оролцож өөрөө одоо тийм хүсэл сонирхолтой байгаа болохоор энэ асуудлыг бас судлаад тодорхой ажлуудыг хийнэ л гэж бодож байна. За мөнх сайхан ажлын гэсэн гэж. За 2 3 асуулт байна. Та цагтаа өгтөж хариулна уу. За нэгдүгürt бол та танилцуулгада төрд 17 жил ажилласан гэд эхэлж шиг болсон. Тэгээд яг анкет дээр бол хүний эрхийн үндэсний комиссд 14 жил ажилласан гэдэг тэр мэдээлэл байгаа. Тэгэхээр энэс өмнө одоо хаана ямар ажил эрхэлж исэн бэ гэдэг талаараа хэлж өгнө. Хоёрдугаарт анкетийн 8 дээр болохоор сахилгын шийтгэлээр ажлаас халагдж байсан гэсэн юм асуулт байгаа. Энэ дээр одоо онгорхоо орхигдсон байна энэ юугаар үлдсэн болов яасан болов энэ дээр нэг тайлбар хэлнэ үү. За 3 дахь асуулт болохоор хүний эрхийн үндэсний комиссоос бол одоо комисс гишүүн бол зөвлөмж шаардлага байгууллага албан тушаалтан хуулийн этгээд хүргүүлдэг. Тэгэхээр тэрийг биелүүлэхгүй ийм тохиолдод бол гардаг. Тэгэхээр хэрвээ хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр томилогдвол одоо зөвлөмж шаардлагыг биелүүлэхгүй бол ялангуяа маш үндэслэлтэй тий. Тийм тохиолдолд биелүүлэхгүй бол ямар арга хэмжээ авч ажиллах вэ? Яг тодорхой ийм ботсон зүйлүүд байна уу? За баярлалаа. За би төрд 17 жилгээ 3 жил нь бол одоо Завхан аймгийн шүүхэд нарийн бичгийн даргаараа ажиллаж байсан. Хуралдааны тэгээд дараа нь энэ яг нэг оюутан байх үедээ л дээ би бас хэлний сургуульд явж явах үедээ ажиллаж ингэж явж байсан. Тэгээд дараа нь болохоор энэ юунд Монгол цэргийн музейнд үзүүлэлтийн арга зүйч гэдэг ажлыг эрдэм шинжилгээний ажил гэдэг Монголын түүхийг бас судалж байсан, цэргийн түүх судалж байсан байгаа. За тэгээд дараа нь болохоор юунд энэ нөгөө Монгол шуудан компанид кастчин гэдэг ажлыг бол хийж үзчихсэн. Яг тэгвэл манай аавын өөрийн нэг барьдаг зарчим нь бол хүн ажлыг голдог ажил тийм ээ. Хүний голдог болохоор ямар ч ажлыг одоо хийж үзчих хэвээр гэд тэгж одоо сорилт хийж байсан болохоор би тийм ажил хийж исэн. Тэгээд дараа нь бол яа харахгүй хуулийнхаа хичээлийг их сайн сурах шаардлагатай байсан болохоор би ажлаасаа гарсан. Надад ажлаас халагдаж гарсан тийм ямар нэгэн байхгүй болохоор бид тэрийг хонгорхоо бичсэн тушаалууд бол бүгд тавсрагдсан байгаа л да. За тэгээд яг ер нь бол би өргөдөл гомдлыг хариуцаад бичиж явахдаа бол одоо яг нийт бичсэн юугаа басан гэдэг энэ ажилласан хугацаанд өөрийнхөө шаардлага зөвлөмжийг тоолж үзлээ л дээ 45 одоо шаардлага зөвлөмжийг би бол боловсруулж ирсэн байлээ хянаа шалгалт мониторинг тийм ээ өргөдөл гомдол гэл ингээд за тэгэхээр өргөдөл гомдлын хүрээнд ингээд авсан хэрэгжилтийн бол тухайн үед бол ингээд хариуг нь шаардаад аваад буцаад одоо эргээд очих тийм хянах юм одоо боломж тийм ээ энэ төр бас хязгаарлагдмал яг л ачааллэгтэй цөөхөн хүндээ бид нар чинь ганц нэг ажил дээр суухгүй ингээл 3-4 ажил дээр ингэж хамтарч хийж ижил асуудлыг гаргадаг байсан тэр үед. За тэгэхээр одоо бол ингээд харахад шаардлага зөвлөмжтөр бол ингээд эрхийг хасах тийм ээ хариуцлага тооцох ингээд юмнууд байгаа. Мэдээж энийг хэрэгжүүлэхэд тийм шууд одоо тэр бүх тийм хариуцлага тооцох юмыг эцсийн шатанд биелүүлэхгүй дахиж очиод шалгаад ингээд биелүүлэхгүй байгаа тохиолдолд яах нь энэ хангуулах арга хэмжээ авна. За комиссийн тэгээ гишүүний шаардлага зөвлөмжийг одоо буруу байна гэсэн холбоотой ингээд шүүх рүү маргаан шилжүүлдэг асуудал байдаг л да. Тэгэхэд нь бас тэрийг үндслэлтэй тайлбар. Ягаад гэвэл эцсийн бүлэгт нь тэнд бичигдсэн асуудал яадаг вэхээр дандаа хүний эрхийн тодорхой зөрчил гарсан тохиолдлыг шаардлага зөвлөмжтөр дурдж яддаг байхгүй.
Ер нь бол шаардлага дээр тийм зөвлөмжтөр бол яах нь зөрчигдөхөөс сэргийлсэн ажлуудыг хяналт шалгалт мониторинг судалгаа дүн шинжилгээний хүрээнд ингээд тодорхой чиглэлээр нь яах нь гаргаж аль боломжит байдлаар л энэ ажлыг бол ингэж боловсруулж явдаг. Тэгээд энд бол бас иймэрхүү одоо эрх хэмжээ нь нэмэгдэж байгаа болохоор бас өргөн цар хүрээнд ажиллах боломж бүрдэх байхаа гэж би ойлгож байгаа. Баярлалаа. Амар сайхан ажил хийсэн ш. За өнөр жаргал нэр дэвштэй бас баяр хүргэе. Нэр дэвшиж хагаад. За баярлалаа. Амун амжилт хүсье. За миний ойлгож байгаагаар бол хүний эрхийн үндэсний комисс гэдэг энэ байгууллага бол Монгол улсад хамгийн чухал байгууллага. Одоо үндсэн хуулийн цэцгийн дараах хорогших байгууллага л та. Тэгээд миний харж байгаагаар бол энэ байгууллагын чигүүрэг одоогоор бол нэг шүдгүү арслансыг яваад байгаа гэж хардаг. Тэгэхээр зэрэг би танаас асуух гэж байгаа зүйл болохоор та хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн болох юм бол өөрийнхөө байгууллагын эрх зүйн одоо ажиллах хүрээг өшөө эрх мэдлийн хүрээг өшөө тэлэх ялангуяа одоо улсын хурлд батлагдж байгаа хүний эрх хэрэгчлөөний асуудлыг заавал тусгасан байх ёстой, хянах ёстой юм хуулийн төслүүд ордог л доо. Түрүүн орсон зөрчлийн тухай хууль, хуулийн багц зүйлүүд, шүүхийн багц зүйлүүд. Тэгээ энэний ажлын хэсэгт бол танай байгууллагаас заавал орж явах ёстой л доо уг нь. Гэтэл бол танай байгууллага одоогоор бол зүгээр нэг судалгаа хийдэг, зөвлөмж өгдөг л ийм байгууллага. Иргэд олон түмэн харахтаа бол хүний эрхийн үндэсний комиссийг бол маш хүчтэй тийм ээ хүний эрхийг хамгаалах хамгийн тэргүй хинэнд явах байгууллага гэж хараад идэг. Тэгэхээр зэрэг энэ чиглэлүүд та ямар ажлууд одоо зоригтой алхмууд хийж байгууллага одоо илүү одоо далайцтай хөдлөх эрх зүйн өөрчлөлтийг хийж чадах вэ? Хоёрдугаар асуудал болохоор хүний эрх хэрэгчлөөг зөрчиж байгаа асуудал дээр танаа хийх байгууллагыг хамгийн чухал ажил бол энэ соён гэгэрүүлэх ажил байдаг. Тэгээд бас иргэний нийгмийн байгууллагаас гадна энэ иргэд олон түмэнтэйг хамтарч ажиллах ёстой л доо. Тэгэхээр энэ хоёр асуудлыг та ерөн ирээдүйд яаж харж байна энэ хүний эрхийн үндэсний комиссийн ажлыг дээ. За баярлалаа. За ерөнхийдөө бол одоо энэ би хууль тогтоомжинд альваад нь шийдвэрт ингэж гаргаж байгаа комиссийн саналыг яах нь яг гишүүдийн хэмжээнд авч одоо ярьдаг хэлдэг дотроо саналаа нэгтгэж ярьчаад буцаагаад одоо их хурл дээр заавал тэр одоо хүний эрхийн одоо хэлэлцэж байгаа хууль тогтоомжид ажлын хэсэгт нь орж одоо саналаа илэрхийлдэг тийм байх одоо илүү их одоо оролцоотой ажил хийл гэж бодож байгаа. Гэхдээ бид нар бол яг хэлдэг, саналаа илэрхийлдэг, явдаг, хэлцүүлэг энтерт орж ярьдаг л да. Яг ингээд дүн шинжилгээ хийгээд дараа нь хуулиа ингээд үзэхээр манай хуулийн саналын 50% л авцсан байдаг санал дээр. Тэгээд энэ биш та бас ингэж явах хууль санаачилж байгаа субъект ч өөрөө 3 байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр хууль санаачилж байгаа их хурлын гишүүдийн хууль санаачилсан нь болохоор шууд их ингэж их хурл руу ирээд ингэж хэлцэж байгаа үед нь бид нар хөөж бас араас нь авдаг. Эсвэл одоо хууль зүйн засгийн газраас одоо хэлцэж байгаа хуулийн төсөл бол манайхаар ингэж ороод ирдэг. Сүүлийн үед бол илүү хэвшиж одоо нэг хууль тогтоомжийн хуулийн дагуу манад бол ингэж саналууд ирж байна л да. Тэгэхээр бид нарт бол ингэж хэлцэж байгаа хуулийг шүүнд одоо энэ парламентын процесс яаж явж ийн гэл энэ бүгдийг бас яах гэж ажиглаад ингээд явдаг. Гэхдээ энэ дэр бол угаасаа одоо хуулинд бас тодорхой нэгдмэл байр суурийг гаргаад саналаа гаргах тийм одоо зохицуулт чигүүрийг оруулсан болохоор бас энэ дэр илүү их боломж одоо манад бүрдэх байхаа. Гэхдээ ер нь бол гишүүдийн манлайлалтай ажиллана гэдэг тийм л байр суурьтай. Ялангуяа комиссийн өөрийн ажлын хэсгээр нь бол. За тэгээд хоёрдугаарт нь та соён гэгэрлэх асуудал дээр маш чухал асуудал тавилаа. Би ноднон тэр албан бус боловсролын тогтолцоонд хүний эрхийн асуудал ямар байгаа юм бэ гэдгийг бол судалсан. Яг төлөвлөлтийн байдал Монголын 20 хууль 30 одоо байгууллагын юунд баримтчиг 20 одоо эрх зүйн актад ингээд судалгаа шинжилгээ хийсэн. Энийг бол олон улсын аргачлал тэр судалгааны байгууллагын гаргадаг аргачлалыг судалж яж бол энийг гаргаж одоо асуудлаа тавьсан байгаа. За тэгэхээр энэ хүний эрхийн боловсрол өөрөө яах нь албан боловсролын тогтолцоонд одоо шилжиж өгөхгүй байгаагаас яах нь нийгмийн хэмжээ болж чадахгүй энэ ойлголтын зөрүүн асуудлууд маш их гардыг байна гэдэг бол гарсан. Ялангуяа манайх хүний эрхийн дэлхийн боловсролын одоо 3 хөтөлбөрийн хэрэгжилт хэрэглээг бол хангаагүй. Энэ дэр боловсролын яам өөрөө бол энэ дэр
манахаас ч ингэж албан бичиг явуулаад одоо дээд комиссарын газраас энэ талаар хэрэгжилтээ өгөөч гэхэд тэн дээр ерөөсөө анхаарч ажиллаагүй. Гэтэл яг хүнийхэн боловсролын тэр 3 том хөтөлбөр чинь нэгдүгээрт бол ингээд албан бус боловсрал юу дунд сургуулийн боловсрал, дараа нь одоо хуульч тийм ээ. Тэгээд ингээд юуныхаа эмчнэр одоо болохоор сэтгүүлчнэрх одоо ингээд 4 дахь хөтөлбөр нь болохоор өсвөр үеийнх ингээд гарах гэж байгаа. Гэтэл тэн дээр чинь төлөвлөлтөө тийм одоо юугаар хүний эрхийн боловсрол тий хүний эрхийн байгууллага өөрөө тийм ээ хүний эрхэд байх хэвээр хүний эрхийн боловсролыг олгохдоо тий суралцах суралцсан чиглэл энэ хоёр чиглэлээр одоо яг нь хангасан байх асуудлыг тавьдаг. Гэтэл харамсалтай нь манай одоо магадлан итгэмжлийн тогтолцоон өнтерт бол яадаг хүний эрхийн боловсролыг шалгуур болгож үздэггүй. Тэгээд энэ асуудал яг нь зөрчлүүд нь ингээл бас яваад байдаг. Тэгээд хамгийн түрүүнд нэн түрүүнд за эдшин Эренжин гэж хүн асуулт асууя гэсэн байна. Байна. Сонсож чинь та жоохон микрофоноо ойртуулаад яриарай. За. Баярлалаа. Тэгээд асуулт боломжтой. За би өмнөж чамтай Монголын одоо Мягны эзэн дарилтын 15 оны хэрэгжлийн тайлан боловсрол үйл явцад хамтарч ажилласан. Өөрөөр тухайн эдийн газрын төвчний үндэсний тайлан гаргаж явах явцад хүний үндэсний комиссийн зүгээс илтгэлтэй асуудлуудаар Монгол Улсын хүний эрхийн эмээгийн нөхцөлд тухайн үеийн одоо төслийн орчин гэх мэтлэн маш олон одоо хэд хэдэн одоо бүгдийн хүний эрхийн асуудлууд дээр тухайн үеийн нөхцөл байдлыг одоо хүний эрхийн комиссийн зүгээс зөвлөж үзсэн тайлан хэлбэрүүд дээр юу гэж хатагдсан олонсын үйлдвэрлэлд одоо яаж ихтгэл байдлаар илгээж танилцуулж талаарх нэлийн дэлгэрэнгүй мэдээллийг би хүний эрхийн комиссээс юу яг ханан хариуцсан одоо мэргэжлийн өндөрлөлт авч ирсэн. Тэгэхээр тухайн үед одоо Монгол Улсын яг 15 оны жилийн одоо хамгийн үнэлгээний одоо ийм үндэсний ихтгэл дээр бэлтгэж танилцуулахад их хэвтэртэй одоо хамгийн гол мэргэжлийн түвшинд ажилласан өнөр жагсыг өнөөдөр энэ хүний эрхийн комиссээр хамжуулахаар сонгогдохоор нэрээ төшөөлөн ажиллагаад бол их одоо зоригтой тэгээд хамгийн гол нь одоо сайн одоо мэргэжлийн хувьд ажиллаж чадах боломжтой хүн гэж үзэж дэмжиж би өнөөдөр олсыг бодсон. Тэгээд өнөөдөр зөвхөн одоо хөгжлийн зарилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол улс зоригтой асуун хийх шаардлагатай байгаа. Энэ ялангуяа одоо хүний эрхийг маш олон чиглэлээр бид одоо хангаж чадахгүй байгаа асуудлуудыг энэ олон улсын болоод энэ үндэсний түвшний ихтгэлүүд дээр хөндөж тавих одоо олон нийтийн анхаарал хандуулах ялангуяа олон улсын энэ байгууллагуудын хурц зөвлөгөөнд бид үндэснийхээ төлөөлөл болгож энэ ихтгэлүүдийг бэлтгэхэд бас цаашдаа хүний эрхийн комиссийн яг гişнээ сонирхолтой ажиллах тохиолдолд яаж хамтарч ажиллах хэрэгтэй вэ? Энэ чиглэлээс боломжийг өмнөх шигээ те бид бас хамтарч ажиллаж аммаар юм гэж бодсон. Тэгэхээр энэ чиглэлээр үнэхээр санал болсон юм санаачлах илүү байх бодож юм. Тэгээд энэ талаар саналаа хэлсэн. Харилаа. За мэдээж энэ хүний эрхийг сахин хамгаалах хөхүүлэн дэмжих үйлс хэрэгт бол Монгол улсын нөхцөл байдлыг сайжруулахад хамгийн том дэмжлэг тусалцааг өгж байгаа бол олон улсын байгууллагууд тэндээс бид нар донор санхүүжилт авч бас тэр хүний эрхийн асуудал дахиад дэвшиж гаргахад бол нэлээд анхаарч ажилладаг. За энэ хүрээнд одоо өөрийнхөө тийм ээ бас байх хугацаанд бол хэд хэдэн төслүүдийг бол авч бичиж байсан. 2 3 жижиг төсөл тэгээд одоо бол ингээд томоохон бас нэг юм сургалтын төслийг бол авцсан байгаа. Яг албатай хөдөлмөр одоо ажил хөдөлмөртэй уучлалтай холбоотой ерөнхий зарчмыг баримтлах ингээд сургалтын модулыг бол одоо олон улсын хөдөлмөрийн байгууллагаас аваад энэ сургалтын модулын ач холбогдол нь ерөөсөө Шри-Ланк улсын одоо загвараар гарч байгааг Монгол улсын загвар гэсэн үндэсний хэмжээний одоо тийм том сургалтын модулыг бол гаргасан. Одоо яг шууд хэвлэлтэндээ орсон. Би хэвлэлтээ их хянаад байж байгаа. Англи Монголоор гарч байгаа. Энэ гараад цаашаа явах юм бол ер нь боловсруулалтанд юунаас бол аяллагаас бол өгөөд боловсруулалтанд дэмжигдээд явах юм бол Женевийн номын санд орох. Тэгээд энийг дараа нь манай сэтгүүлчд одоо хэрэглээд хүний эрхийг сурчлахад бас томоохон юм акцууд гаргана л да. Тэгэхээр бол
аль боломжит өөрийн судалсан мэдсэн одоо хүний эрхийн тэр асуудал тэгээд хамтарч ажиллах тийм ээ иргэд ялангуяа иргэний нийгмээс гаргаж байгаа санаачилж байгаа тэгээд олон улсын байгууллагаас тавьж байгаа энэ бүхэнд л яг оролцож яг гэхдээ би бол өөрийнхөө яг мэдэж сурсан одоо тэр чиглэл рүүгээ орж ажиллах л их сонирхолтой байгаа. За тунгалаг асуултаа асуугаарай. За нэг асуулт байна. За 2000 таны намтартай танилцж байгаад 2012 онд Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шашны боловсрол эзэмшүүлэх сургууль сүм хийдэ шавлын суралцж байгаа хүүхдээ сурч боловсрох болон бусад эрхийн хэрэгжилтийн үнэлгээг одоо хийжээ. Тэгэхээр энэ үнэлгээний тайлан бол нийтэд ил болоогүй. Тэгэхээр та энэ тайланг ил болохгүй ах шийдвэрийг хэн гаргасан бэ? Энэ шийдвэр ил болохгүй ах шийдвэртэй та одоо санал нэг байсан уу? Энэ тайлангийн одоо үр дүн юу байсан бэ? Одоо энэ сүм хийдэ шавлан сууж байгаа тэр суур боловсрлаа эзэмшиж чадахгүй байгаа. Эсвэл энэ тэтгэг рүү яваад заавал эзэмших боловсрлаа эзэмшиж чадахгүй байгаа хүмүүсийн сурч боловсролыг хангах чиглэлээр ямар ахиц төвшил гарсан бэ? Энэ үнэлгээний одоо дараа. За баярлалаа. За энэ сүм хийдэ шавлан сууж байгаа хүүхдийн эрхийн асуудлаар бол хүний эрхийн нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Энэ бол өөрөө асар том тайлан болсон л доо. Энэ гэхдээ иргэний нийгмийн байгууллагатай хийсэн. За тэгээ шашны асуудал өөрөө маш эмзэг. Энийг тайлангийн боловсруулад зөвхөн сургалтын одоо бүх шашны төлөөллүүдийг оролцуулаад сургалт хийхэд тэн дээр бол үзэл бодол үнд зүйлийнхаа төлөө бас тэн дээр нэг одоо бидний хүний эрхийн сургалтанд суугаад ингээд ярилцах боломж яах нь шашныханд байхгүй байсан. Маш хүнд нөхцөлд бид нар 2 өдрийн сургалтыг хийгээд тэгээд шашны тайлангийн хилцүүлэг болохоор бас ингээд маргаантай асуудлууд нэг шашны нэмэгд ярлаа нөгөө шашны ийм байсан болохоор бид нар яах нь одоо комиссийн удирлаа тэгээд бас ер нь төрийн одоо бусад байгууллагын шийдвэрээр болон тайланг бол зөвхөн төрийн удирдах халдвар тушаалтанд ажлын хэрэгцээнд үзэхээр болоод яхаа хадгалж энийг юу яасан манай архивт байдаг ажлын хэрэгцээгээр л арилсан яг бол бүх шашны асуудал дээр хүүхдийн сурч. Гэхдээ энэний тайлангийн хэсэгчлсэн байдлаар яг нь илтгэлдээ тусгасан. Илтгэхдээ оруулсан эндээсээ бол яг нь гол одоо яг Монголын одоо төрийн бодлогоос одоо гаргаж авах шийдвэр нь бол тэн дээр гаргаж тавьсан. Түүнээс биш яг шашныхад одоо тэр үнэлгээний тайлан унших юм бол энэ чинь өөрөө тэр шашны байгууллага яаж сайжруулах уу, шашны боловсон хүчнийг яаж бэлтгэх ёстой, хүүхдэд яах ёстой, тэр хүртээмжтэй орчин гэдэг хүний хүүхдийн хөгжих хэрэг суралцах тийм ээ. Тэгээ үзэл бодлоо энэ бүгдийг яаж уялдуулах ёстой юм бэ гэдэг тал нь бол бүгдийг нь бол тэн дээр санал гаргаж байсан. Гэхдээ бол яг бид нар хэсэгчлээд оруулаад шийдвэр гаргуулад явсан. Тэгээд шашны одоо хосломол байдлаар тэгээд дүүцэн хөтөлбөрөөр одоо сүм мэдээ шавлан сууж байгаа хүүхдүүдийн одоо сурч боловсрох эрхийг хангах асуудлыг бол хэрэгжүүлнэ гэдэг дээр бол нэлээд ажилласан л да. Тэгээ энэний дараа болохоор бид нар шашны сайн сайхны хүүхдийн сайн сайхны төлөө шашны бүлгүүтээ түншлэх гэдэг номыг бол яасан. Нүүбэнхэн амын сангаас гаргацсан тэр аргачлалтай номыг бас авч орчуулж тэгээд тэрний эдитинг хийгээд бас нийтийн хүртэл болгосон юм а. Тэр жижиг төслийг бас бичээд олон болгосон. Тэгээд энийг бас нөгөө манахаас юу төслийг бичиж аваад нүүбэнхэн амын сангаас авч ирсэн. Тэгээд энэ бол бас шашныханд нэлээд хэрэглээ болж явдгийг. Одоо мэдээж тэгээд энэ хүүхдийн эрхийн тийм ээ одоо ер нь бол хүүхдийн сурч боловсрох эрхийг тийм ээ хангахад бол мэдээж аль ч одоо тал нь бол одоо бүгд л одоо идэвхтэй ажиллах хэвээр эцэгч бай. Тэгээд тэр шашны байгууллагч бай тий. Тэгээд энэ төрийн боловсролын байгууллага бүгд л анхаарч яж энийг хэрэгжүүлнэ. Тэгэхээр бид нар оновчтой хөтөлбөр тогтолцоо юм бол гаргах л хэвээр. Бид нар бол хөтөлбөр гаргаараа гэдэг юм давьсан. Хөтөлбөрийн хэрэгжилтийг би урьдчилан бил үзэхэд яг ингэж бодтоор ороогүй бодсол хэм хэмжээ болж чад. За болор сайхнаас 2 асуулт ирүүлсэн байна. Уншаад сонсгоо та тэгээд хариулна.
За нэгдүгээр асуулт нь хүний эрхийн үндэсний комиссын төр иргэний нийгмийн холбох гүүр гэж харуул шинэ хуулиар бий болсон иргэний нийгмийн зөвлөлийг хэрхэн дэмжиж татаа оролцуулж ажиллах вэ? Хоёрдугаарх нь Меридиагийн тунхаглалыг үндэсний хэмжээнд хөрсөн дээрээ буулгаж хэрэгжүүлэхийн тулд юу хийх вэ гэсэн хоёр асуулт. За баярлалаа. За иргэний нийгмийн зөвлөлийн үйл ажиллагааг ер нь бол комиссын одоо тийм ээ ялангуяа томоохон хяналт шалгалт судалгаа одоо энэ одоо яг миний одоо сүүлийн үеийн одоо ингэ мэрэгшиж ажилласан одоо санал авах энэ үйл ажиллагаанд бас идэвхтэй оролцуулах нь одоо чухал юм байна гэж бас харж байгаа л да. Судалгаа шинжилгээний ажилд тийм ээ дагуулад одоо ороод энэ юм тийм гэд ингээ оролцоог нь хангах юм бол тэгээд бас нэг Монгол улсад хүний эрхийн асуудал дээр нэгдмэл байр тийм ажиллаж байгаа бүх чиглэлүүдийг бас ингээд нэгтгэхэд их чухал байх л та. Тэн дээр бас ингээд иргэний нийгмийн байгууллагатай бол нэлээд идэвхтэй ажиллана. Иргэдтэй ч ажиллана. Иргэний нийгмийн байгууллагатай ч идэвхтэй ажиллана. Би өөрөө бол энэ дээр ялангуяа тэр байгаль орчны асуудал тийм ээ ногоон байгууламжийн дэмжих усны асуудлын төр бол өөрөө бүр гар бэрчилж оролцох тийм сонирхол хүсэл зориг бол надад байгаа. За Меридиагийн тунхаглалыг бас хэрэгжүүлэхэд мэдээж бас тодорхой хэмжээний стратеги тэр төлөвлөлт энтертэй суулгаж ажиллахад бас анхаарч ажлын одоо тэрхүү манайх стратеги төлөвлөгөөгөө одоо шинжлэх гээд байж байгаа. Тэгээд энэ шинэ баг хамт олон бүрэлдэхүүн ирэхэд бас энэ тодорхой одоо тий хэрэгжүүлэх боломжтой асуудлуудыг суулгаад явах боломж бүрдэх байхаа гэж бодож байна. Баярлалаа. Оюун цэцэг гэж хүнээс асуулт ирүүлсэн байна. Албатан хөдөлмөр эрхлэлтийн талаар сэтгүүлчдэд зориулсан гарын авлага боловсруулахад маш үр дүнтэй хамтран ажилласан. Сэтгүүлчдэд зориулсан сургалт хийх гэж байгаа. Цаашид гишүүн болвол хэвлэл мэдээлэл сэтгүүлчдэд хэрхэн хамтран ажиллах вэ гэсэн. За ер нь бол хэвлэл мэдээлэл бол одоо хүний эрхийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх бас нэг том одоо нэг механизм. Тэгэхээр сэтгүүлчдийн одоо хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд одоо тэгээд тийшээ чиглэсэн одоо энэ томоохон аль болохоор тэдний мэдлэг ойлголт сургалтын гараа авлага болох тийм одоо асуудлуудыг бас олон улсын байгууллагуудаас авах тийм ээ энэ дээр сэтгүүлчдийг оролцуулах идэвхжүүлэх ажил дээр бол хамтарч ажилламаар юм байлаа. Би бол хэвлэлийн хүрээлэнтэй сая ингээд энэ ажлыг хийгээ сургалтын одоо их гэдэг ингээд төсвийн төсөөлөл энэ төр бичээд ингээд хамтарч ажиллаж байхад бол бас нэлээд их тийм боломжтой асуудлуудыг бол боломжтой одоо ажиллах тийм асуудлуудыг бол олж харсан. Тэгэхээр сэтгүүлчдийг одоо идэвхжүүлэхэд энэ хэвлэлийн хүрээлэнтэй бас нэлээд тийм зохион байгуулалттай тэгээ хамтын ажиллагаатай ажиллах юм бол бас тодорхой үр дүнд хүрэх юм байна гэж би хараад байгаа. За Амгаланбаатар. За баярлалаа. За нэлээд сургалтын асуудлууд нэлээд ярьчих шиг боллоо. Хүний эрхийг хангана гэдэг бол бусдын эрхийг хүндлэхээс эхлэх байх гэж би ойлгож байгаа. Тийм боловсролыг ялангуяа энэ бага наснаас нь ийм бусдын эрхийг хүнддэг энэ агуулга руу нэлээд төлхөө явуулах ёстой болов уу гэж би бол хувьдаа боддгийг. Ер нь бол маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжээл энэ хүний эрхийн чиглэлээр маш олон сургалт хийсэн. Тэгээ одоо дээдж байгаа юм хэр гарч байгаа гэдэг дээр бас нэг өчигдөр дутагдaltaй юм харагдал байна. Тэгэхээр ер нь энийг яаж сайжруулах юм бэ? Ялангуяа энэ одоо дэлхийн нийтээр энэ хэвлэл мэдээллийн бодлого юм чинь шал өөр боллоо. Сургалтын агуулга юм. Нийгмийг одоо соён гэгэрүүлэх асуудлууд бас хандлага юм өөрчлөгдөж байна. Ялангуяа энэ одоо мэдээллийн нийгэмд бид нар амьдарч байгаа тийм хүмүүсийн мэдээлэл авч байгаа арга хэлбэр одоо энэ юмнууд асар их хурцсан өөрчлөгдөж байна. Ялангуяа энэ шинэ үеийнхэн буюу 2000-аас оноос хойш төрсөн энэ хүүхдүүдийн чинь одоо энэ мэдээлэл авж байгаа энэ арга хэлбэр нийгэм төлөвшөж байгаа юмнууд чинь асар их хурцтай өөрчлөгдөж байгаа юм. Тэгэхээр энд нийцүүлж ер нь бид нар энэ хүний эрхийн боловсролыг олгох энэ арга хэлбэр чинь өнөөдөр зөв явж байгаа гэж харж байгаа юм уу? Бидний энэ хийгээд байгаа сургалтын гарын авлага материалууд чинь хүмүүст хүрж гэнэ гэж ойлгож байна уу? Хэрвээ одоо цаашид энэ чиглэлээр одоо энэ ялангуяа энэ өсвөр үеийнхний одоо бусдын эрхийг хүндлэх нийгэм хүний эрхийн боловсролыг олгох чиглэлээр яг дөрвтэй яг гарц шийдэл нь юу юм бэ? Энийг нь хэлж өгөөч. Түүнээс биш одоо нэг ингээл нэг хөтөлбөр батлаад тэрүүгээрээ яг одоо тодорхой дөрвөлбүүд чиглэсэн ийм хөтөлбөрүүдэд баталж явахгүй бол энэ хизээ энэ үр дүнгээ өгөх юм сургалт чинь.
За баярлалаа. За би түрүүн хэлсэн. Ерөөсөө манай хүн эрхийн боловсрал албан боловсролын тогтолцоонд яах нь шууд суух хэрэгтэй. Одоо албан боловсролын тогтолцоогоор хүн эрхийн боловсролыг төлхөө болгож байгаа. Тэгэхээр албан боловсролын тогтолцоонд одоо оруулах юм бол хамгийн гол нь одоо бага насны дунд тийм ээ ингээд бүх юундных нь цөм хөтөлбөрүүдэд яах нь хүн эрхийн одоо тэр ойлголт юу энтрийг яаж суулгах уу гэдэг тэр арга зүй аргачлалыг яах нь гарах хэрэгтэй. Тэрийг бид нар бас үзсэн тодорхой хэмжээнд харамсалтай нь яах нь яг ингэж бүрэн гүйцэд өгдгөө болохоор энэ өөрөө хэрэгжихгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар яах нь ер нь дандаа ингэж төсөл хөтөлбөр олон улсын байгууллага төрийн бас байгууллагууд бүх ажиллаа явах уу эсвэл албан боловсролынхаа тогтолцоонд хүний эрхийн боловсролын асуудлаа гүйцэд суулгах уу гэдгээл тодорхойлох хэрэгтэй. Энэ тал дээр биднэрт гайгаа тэр өгсөн арга зүй зөвлөмж одоо тэр том дэлхийн хүний эрхийн боловсролын 3 хөтөлбөрийг бид нар яагаад нэгэн сөхөж хараагүй юм бэ Монгол улс? Боловсролын яам тэн дээр ямар ч хариу өгөөгүй. Бүр тэр дэд комиссарын газар банк хэлдэг тайлгналтыг нөхөх ёстой. Гэтэл тэрийг бид нар хэрэгжүүлээд яваад байсан бол яах нь бид нар одоо сэтгүүлчдийнхаа хүний эрхийн боловсролыг ярьсан. Одоо өсвөр насныхныгаа ярих гээд ингээд сууж байгаа. Одоо тэгтэл одоо энэ бол яах нь бид нар энийг хүний эрхийн комиссийнхаа 2018 оны илтгэлтэй бол тусгасан байгаа ш. Тэгэхээр энийг л хэрэгжүүлэх тал дээр нь яах нь нөлөөлөлтөй, нөлөөллийн үйл ажиллагаа манлайлалтай тэгээд ер нь төрийн бас байгууллагатай ажиллаад явах нь л чухал байгаа. Би бол ингэж л харж байгаа тогтолцооны явд. За өнөр жаргалдаа баярлалаа. Одоо бидний 50 минутын хугацаа дуусж байна. Хэд хэдэн асуулт ирсэн. Одоо жишээлх юм бол малчин иргэдийг уул уурхайн бизнесээс хамгаалах олон улсын хөдөлмөрийн байгууллагын 169 төр конвенцийн талаар таны мэдлэг ойлголт ямар байна вэ? Арга усын конвенцийн талаар таны мэдлэг ойлголт итгэл үнэмшил ямар байна вэ? Энэ хоёр конвенцэд Монгол улс хоёрхан батлах талаар ямар хүчин чармайлт гаргаж болох вэ гэдэг жишээний асуултууд ирсэн. Энэ асуултуудыг илтгэж шүүнд өгнө. Тэгэд энэ асуунд илтгэж шүүн танаас бас тодорхой асуулт аваад энэ холбогдох хүмүүст нь хариу өгөх байхаа. За бидний үдээс өмнөх сонсголын хуваар ёсны дагуу одоо 12:30 болсон байна. 13:10-аас дараагийн нэр дэвшигчтэй сонсголоо үргэлжлүүлээд явна. Дараагийн нэр дэвшигч бол Б Өнөрмаа гэж хүн байгаа. Тэгээд өглөө зүүн програм ашиглаж захимаар оролцсон нийт хүмүүстээ их талархал илэрхийлье. Та бүхэн хичээлтэй байж дараагийн оролцогчдоос үнэтэй асуултаа асууж одоо иргэдийг энэ хүний эрх хамгаалах чиглэлээр энэ хүмүүс ямар үйл ажиллагаа цааш хэрэгжүүлэхийн гишүүн болов гэдэг энэ үнэтэй саналуудыг сонсох байхаа. Тэгээд 13:10 хүртэл төр завсарлаа. 13:10-аас эргээд бид нар дараагийн оролцогчтойгоо уулзах томилгооны сонсголын ажил цааш үргэлжлээд явна.